сайн номон хийдэ үзүүлж байна. Сайн номон хийдийн хамблам доктор Сайн Буянгийн нэргүн бичсэн Бурхны шашинтан байхын утга учир ном инхүү сонсдог бүтээл болон та бүхний гэгэн сонорыг мэлахад бэлэн боллоо. Номын цагаан буян та бүхнийг өн мөнхөд ивэг сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай. Сайн номон хийд. За сайн сайхан юу вэ? Сонинтой хөө. Аав ээжигээ баярлуулах сайхан боломж гарлаа. Хөш юу сайн юм бэ? Далаа багш майлдсан юм байна. Тэрнээ Будда төрийн зохион байгуулдаг гинэ. Хоёулаа хөгчүүлээ явуулах уу? Тэгээ бүртгэл нийтээс эхэллээ. Эхэлчих. Хөш чи тэгвэл надад усныхын намрын өгч би одоох яриадах юм. За 70 14 67 64 99 64 Буурдуудаа баярлуулгаад буян нэрнэ. Гард манлай эмнэлэг. Манай эмнэлэг нэрхтээчүүдийн үзлэг уншилгоо, эмчилгээ, мэс ажилбарыг мэрэгжлийн эмчнэр хийж, сүүлийн 3D, 4D эхо уншилгоогоор жирэмсэн эхчүүд болон дотор эрхтэн мэдрэл, зүрх судасны өвчин уншилж, эмчилгээ хийхээс гадна өвчтөнд мэс заслын дараах үеийн сэргээн засах эмчилгээ хийнэ. Мөн тань зориулж, тав тухтай орчинд хэвтэн эмчлүүлэх тасгаа ажилуулж байна. Гард манлай эмнэлэг. Эрүүл гэр бүлийн төлөө. Бурхан шашны гайхамшиг итгэлт хамбын лагшинд бараалхах аялал. Та хамбын хүрээнд зочлон итгэлт хамбын өргөнд хамбламда бараалхан гүн ухааны цогчин ногоон дархийн сахиусны жанрайсгийн дүн хорин дугнуудад мөргөлхийн ногоон дархийн хүслийн чулуунд хүслэн даатхан аштын заяаган төгшлөж улаан утгатай танилцах хамбламын адистэд аршан хүртэх ариуслын аяллаар ариуслын зууч Будда Евротур. Эрхэм үзэгч таныг Францын нийслэл Парис хотод зочлон алдарт Эйфелийн цамхгийн оройгоос Францын нийслэлийг толдон харж Сиана мөрний дагуу усан аялал хийж хоттой танилцсан дарихийн сүм, зүрхэн сүмийг харан өрний сонгодог цуглуулга Луврын музейд зочлон алдарт Жокондог нүдээр үзэх Швейцарын Женев хот дахь усан ориглоор дэлхийд ганцхан цэцгэн цаг нэгдсэн үндэсний байгууллагын байр Италийн Милан хот дахь эртний түүхтэд чогчин дуган Ромын эртний байгууламжууд үзэл сонирхон Венец хотод усан аялал хийн өрнийн Европтой танилцах гайхамшигт аялал өрж байна. Будда тур 1000 сонсохоор нэг үз. Бурхан ном хуургын чуулганд би гэгээр л хүртэл итгэмээ. Өглөгийн болон бусад чандад төрхийг татуулан үлдсэн ба. Өнөө миний үйлдсэн бусад буйнаар хамаг амтны тусын тул Бурханы утгыг олох болтугай. Хамаг амтан амгалан хийгээд амгалангийн шилтгааныг төгс олох болтугай. Хамаг амтан зовлон хийгээд зовлонгийн шилтгаанаас игнэг таацах болтугай. Хамаг амтан зовлонгүй амгалангаас хизээдүүл хацах болтугай. Хамаг амтан ойр хол садагнанд чаах өслөн уурлах аль алнаас нэгэд тэг сэтгэлээр орших болтугай. Нийшний шинжилгээ хийхэд бэрхэлтэй. Тэр байлаа бүр илүү гэж байгаа юм шиг тий гарцаагүй нэг юм. Гэтэ бүр нэг юм өөр юм биш юм аа. Бид нар одоо ганданд ном уншуулаад за Деважингийн чог гурна гэл, Авдийн чог гурна гэл. Үгүй бол юу гэдэг юм бэ? Тим чогууд хурна гэл байдаг шүү дээ тийм ээ. Найдан чог гурна гэл. Энэ бол одоо бид нар их зан үйлжүүлсэн. Зан үйл мөн л төө. Гэтэ энэ ерөөс яг мөрөглөөс ямар ч ялгаагүй зүйл байна. Юу гэхээр тэр хүндлээд байгаа юмыгаа л тодорхой илэрхийлж байгаа л санаа баг. Илэрхийлж байгаа санаа. Одоо жишээлбэл Бурхан мөргөж ийн гэдэг маань тэр сайн сайхан сэтгэлийн ариусгал ёс суртахууны өндөр түвшнийг би хүндэлж ийн. Хүндэлж байгаа биеэрээ илэрхийлж байгаа санаа. Биеэрээ илэрхийлж байгаа санаа. Юун дээр цаг хэлээ л одоо юу
саяхан би нэг бичлэг харж байсан энэ нөгөө одоо гайхамшигтай хөлбөмбөг гэдэг. Тэн дээр нь болохоор үнэхээр хөлбөмбөгийн фэнүүд нь тэр хөлбөмбөгчтэйгээ уулзж байгаа тийм ээ. Нэг хүн ингээ баг шууд Google ногоон талбай руу очиод нөгөө шүтдэг хөлбөмбөгчөнтэй очиод тэгэл цагдаа яасан чинь хөлбөмбөгч за байж гэснээр шууд бутуулка тайлж өгөөл тийм ээ. Айгуу сэтгэл хөдлөмөр үйл явдал жоох айгуу сэтгэл хөдлөмтэй бүр айгуу гайхамш нөгөөд нь бол баг ингээ шууд уйлал тэрч аваад тэгсэн чи бутуулка тайлал гүүж очсон нэг юм өгөөл тийм ээ. Тэрний аймаар хүндлэл нөгөөх нь ч гэсэн ингээл ягаал хүүхэд мөхт яасан ингээл бүр амар уйрмаар юм болж байна л да. Гэхдээ энэ бол хөлбөмбөг байхгүй. Энэ бол хөлбөмбөг гэдэг имийг ингээл ягаал тэрийг л тэгтлээ биширч болж штэ тийм ээ. Хөлбөмбөг гэдэг спортын янгол бүр уйлал тэр над руу харчлаа штэ гээл тийм ээ. Бүр гайхамшиг болж штэ. А тэгтэл тэр сэтгэлээ хариуцах чадаж байгаа ч юм уу үргэлжлээд бусын тусыг гэдэг тэр бодийн сэтгэлийг төрүүлж чадсан тэр гайхамшигт оюун ухаан байх юм бол надаа юм хөлбөмбөг гэх юм уу бол сая Кристиано Роналдогоос илүү санагдаад. Тэр хүн Кристиано Роналдогийн гарын усыг зурулгаж Кристиано Роналдо зүгээр л юу вэ самбуу за юу гэж ингэснээс л илүү тийм гайхамшигтай хүндлэл тэр хөлбөмбөгчд очсон хүмүүс уйлж байгаа. Бүгдээрээ уйлаад бишрээд шар босно усан босоо тийм юм болж штэ. Тэгэхээр хөлбөмбөгчин хийгээд хөлбөмбөгийн фэн хоёрын хооронд ийм хүндлэл харилцаа бишрэл уйлаа майлаа шар ус босол байдаг болвол ёс суртахууныг хүндэлдэг хэрмэлдэг хувь хүн хийгээд тэр ёс суртахууны үлгэр дуурайл юм уу номын заасан хүн хоёрын хооронд тэдний харааны хүндлэл юм уу бишрэл тэгж уйлаад баг ингээ яг мөргөжл байгаа байхгүй юу? Ер нь бол энэ мөргөл гэдэг чинь тэрний л санаа байхгүй зүгээр үйлдэл ялгаагүй өөр газар нэг өөр гариг дээр хүндэлсэн юм хүнийхээ толгойг мааждаг гэж болно шүү дээ тийм ээ. Тэр нь л амар хүндэлж байгаа илэрхийлэл тийм ээ. Тэгвэл дорн дахинд болохоор их хүндэлж байгаа сэтгэлийг мөргөлөөр үзүүлдэг л маягт. Тэгээ мөргөдөг. Тэгээ зан үйлүүд нь олон янз. Жишээлбэл дархийн мандч дархид л хүндэл үзүүлж байгаа. Дархид хүндэл үзүүлэхдээ гэхдээ зүгээр бодох шиг дарх урд минь залраад ирлээ, тийм гэрэл засвруулаад ирлээ. Тэгээд тарныг нь уншиж чинь тийм ээ урилга тарилыг нь уншиж чинь. Тэг яг дархид зориулсан болохоор ийм байлан өргөдийн дөрвөн мандал өргөдийн ч гэх юм уу те. Яг нэг бурхан болгоных нь өөрийнх нь нэг юм онцлог зан үйл харгалцсан байланч байт юм уу, юу ч байт юм уу нэг юм зан үйлүүд байна шүү дээ. Тэгээд нуус тарных марны болох юм бол шүү олон тэгэл дахил махил нөр олон болдог ч юм уу. Иймэрхүү санаах. Тэгэхээр энэ тэр сэтгэлийг хүндэлж байгаагаа хөгжүүлж байгаа. Гэхдээ тэр зан үйлдэл хэд ажил бол өгөөд сэтгэл нь хүндлэл нэмэгдэхгүй бол нэмэр байхгүй л тийм ээ. Хүндлэл нэмэгдэх. Тэгэхээр тэр зан үйлийг хийхдээ зүгээр мухраар хийхгүй байх хэрэгтэй. Хүчээр мэдээж хийх нэг ч болж юм тийм. Тэгэхгүй бол нэг бас X болчих гээд шүү дээ тийм ээ. Ингээд би гоё болд ингээл л гэсэн юм болох. Зээж гомбис дэнзэн дувааны маур жицэл цушин жадуян сосордог боис чинь лөлө юм чиндүү тамбар наваи. Дэнзэн жадур тоноо шилганы сүмбэрд болоо цоном ямцсан нажингаас шинэлэндээ тавьж чижээн дишин янцаалаа. Аяны өгсөн санаа нэгэн үзүүрт сэтгэл төвлөрлийг гэсэн үг. Гомбис гэдэг нь бол дадуулснаар гэсэн үг. Дадлагжуулснаар. Нэгэн үзүүрт буюу анхаарал төвлөрлийг дадлагжуулснаар Дианыг бүтээхийг бол юу хэлэх вэ буюу энэ бол ойлгомжтой. Анхаарал төвлөрлийг хөгжүүлсээр байгаа Диан гэд маш хөндөр түвшний оюун ухааныг олж авдаг нь бол юу өгөх вэ? Тэгтэл ёсчлон ажигласан тусад шинжилэлээр их юм одоо ёслон ажилласан гэдэг нь болохоор зөв логиктэй. Тийм ээ. Ажиглал шинжилэл буюу энэ тусад онох уу гэдэг нь бол бэлэг бэлгүүн л гэсэн санаа. Бэлэг бэлгүүнээр ч гэсэн мөн чанар дор гэдэг нь бол хоосон чанар дор үл хөдлөх машид баттай орсноор Дианыг бүтээхэд хараад амарлан урш үлэмж үзгүй хоёрыг ховслуулан бүтээх тор шамдаж байгаа гайхамшигтай. За энийг би товч санааг л хэлчих. Өмнөх хичээл дээрээс ер нь бясалгалын үндсэн хоёр техник байдаг. Анхаарал төвлөрөл тийм ээ. Тэгэл төвлөрөл гэдэг нэг юм дээр барих. Энийг бас хит туушаад энийг л бясалгал гээд
буддизмыг судлах, эргцүүлэх, бодох энийг бяцлал биш гэж ихний хандлага байгаад байдаг. Нөгөө нэг хэсэг нь болохоор буддизмыг сурч судалж үзэж байгаагаа чухалчлаад төвлөрлийн бяцлаглаа бас орхих гэдэг. Нэр өнөө хоёулаа туушрал юм аа л да. Төвлөрсөн бяцлагч хэрэгтэй, эргцүүлэн тунгаах саруул оюун ухаан ч гэсэн хэрэгтэй. Төвлөрнө гэдэг бол барихын нэр. Саруул оюун ухаан гэдэг бол ажиглахын нэр. Хоёр өөр гэдэг байхгүй. Нэг нь ажиглах, нэг нь тогтоох, ажиглуугаар тогтоох. Тэгэхээр зүгээр ажилгүй тогтоож байгаа төвлөрлийн дасгалын үр дүнд маш их бие сэтгэл амирлаад нөгөө хэрэггүй олон бодлууд унтраад нэгэн үзүүр сэтгэлээр сэтгэл төвлөрөөд ирэхээр бие сэтгэл маш их судлагдсан ялгамжаатай нэг амар амгалан төрөөд тэр амар амгалангийнхаа хүчээр тэр амирлан оршихуй ч юм уу тэр диян бүтдэг байх юм л да. Тийм сэтгэлийн түвшинд хүрчиж байгаа. Гол зүйл нь тэр одоо дингэнзэн гэх юм уу тэрийг бүтээж байгаа, дяныг бүтээж байгаа тэр хүчин зүйл нь юу юм бэ гэхээр бие сэтгэл маш их судлагдсан ялгамжаатай нэг амар амгалан тэр нь л чухал. Тэр байгаа болохоор тийм амар амгалан болохоор тэр сэтгэлийн өндөр төлөвт хүрчлээ гэж. Тэр ялгамжаатай бие сэтгэл маш их амирлж байгаа тэр амгалан юуны хүчээр төрж ийнэх юм бол хэрэггүй олон бодол унтарсны хүчээр байна. Сэтгэл маш чимээгүй болж чадсны хүчээр. Гэтэ бүр чимээг болчих юм шүү дээ. Яг л хэрэгтэй зүйл дээр тогтож сэтгэл төвлөрч тогтсны хүчээр тэр амар амгалан татдаг байх юм л да. Тэгтэл ингэж сэтгэл тогтсны хүчээр бие сэтгэл маш их амирлсан тэр амгаланг татах битгий хэл энэ бол маш нийтлэг хүлээн зөвшөөрсөн бяцлал юм. Тэгтэл шинжлэлийн хүчээр хүртэл өөрөөр хэлбэл юмыг эргцүүлэн тунгааж байгаа тэр бодлын хүчээр хүртэл бие сэтгэл маш их амирлсан амар амгалан төрж болно гэж үздэг байх юм л да. Үзнэ. Энийг болохоор юу гэдэг вэ гэхээр үлэмж үзэх үү гэдэг. Үлэмж үзэх. Амирлан орших үү гэдэг бол төвлөрлийн хүч өндөр түвшинд хүрэхин нэр. Үлэмж үзэх үү гэдэг бол бидний шинжлэл бидний бодол оюун гэх юм одоо тийм ээ эргцүүлэн тунгаах чадвар маш өндөр түвшинд хүрч ирэхийг үлэмж үзэх гэж хэлдэг. Үлэмж үзэх. Тэгэхээр тогтоо төвлөрөөд ирэхэд нэг амар амгалантай бол диян бүтээдэг байтал судлал шинжилэн гүнзгийхтэйгээ зэрэг бас их амар амгалан татаж чадна гэж шинжлэлийнхээ хүчээр гэж. Надад зүгээр ингэж бодогдоод дээ. Зүгээр ингээд одоо ер нь бяцлал нилээн хийгээд одоо сэтгэл оршихуун тэр төлөвүүдээс нилээн хитэн төвшөнд гарчлаа гэж бодоход одоо юу наадам юу цаанаас ашигла юм шиг байна. Тэр бяцлал маш их амгалантай болчихдог. Одоо бид нар өөрсдийгөө бодъё доо. Хийдэг хамгийн гоё юм биш үү тийм ээ. Өдөртөө хийдэг хамгийн гоё юм юу гэдэг юм бэ? Хамгийн үзэг дуртай сериалын чинь нэг анги ч юм уу тийм. Өдөртөө хүлээж байгаа за орой тэрний шинэ гэдэг юу болж байгаа лаа гэж үзээд сунг гэл дуусчдаг шүү дээ тийм ээ. Тэрийг бараг хүлээж байгаа ч. Мөнгөө лүлүүд хамгийн хүлээж байгаад хийдэг тэр нэг өдөртөө гоё юм. Тэрийн шиг бараг болж байгаа. Бяцлал. Тийм гоё. Сайхан байгаа шүү дээ. Ял шийтгэл шиг биш. Заавал сурах ёстой гэж байгаа зүйл биш. Ерөөсөө л бие сэтгэл маш их амилсан ялгамжаатай амар татдаг болж. Энэ байж болно л доо. Жишээлбэл шатар тоглох дуртай хүн. Шатар гэдэг маань орог тоглодгоонд бол тамлалт шүү дээ. Тэгэл тэгээ бас хожигдчихгүй гэж бас шарч хөдлөөл цаг зав аваал тийм ээ. Гэтэл яг яадаг хүнд бол бүр ингээл тэрэнд ороол тийм ээ. Судоку тоглоход амар туртай юм гэж болно шүү дээ. Тийм ээ. Судоку тоглоно гэдэг бол эцсийн нүнд утгагүй зүйл шүү дээ тийм ээ. Зүгээр хамгийн их зүгээр л тэр дөрвөлжин дотор байх соргаан зулмжийг хамгийн хүн дээр нь хийчихэл тэгэл тэрэнд нь ашлагаал бодоол тэгэл яа гэдэг бол сайн л ихтэй тэрнээсээ таашаал өөрөлд тэрийг хийж байгаа нөөрт нэг амар амгалан гүвдэг болсон гэсэн санаа л. Тэгвэл математикч математикаа бодохдоо айгүй их жаргалтай байдаг болчих болох юм л. Яг л тэрнтэй ижилхэн маш өндөр түвшний тэр шинжилэл нь эргцүүлэн тунгаа тэр өндөр түвшний яг бодож байгаа тэр бодож шинжилж байгаа зүйл нь өөрт нь бие хийгээд сэтгэл маш их амирлсан ялгамжаатай амар амгалан татаж чаддаг болно л гэж хэлж байна. Тэгэхээр өмнө
төвлөрлийн хүчээр амар амгалан татаад ирэхэд за одоо бяцлах хэрэгтэй. Одоо таатай болоо гэж хэлжсэн шүү дээ. Одоо шинжлэлийн хүчээр амар амгалан татчих юм бол одоо ёстой жихэн нэг хоосон чанараад ирэх төвлөрүүлээд. Тэрийг бодоод шинжилгээл ажиглаад одоо гэгэрлийн төлөө хийж байгаа тэр бүх алхам нь одоо хамгийн их аз жаргалтай болж байгаа. Хамгийн гүн гүнзгий бяцлахыг хамгийн их аз жаргалтайгаар хийх юм шиг байна. Тэгээд яг хоо энэ талаар л гарч байгаа. Төвлөрлийн хүчээр Дианыг бүтээх ажиглал шинжиллийн хүчээр тэр бие сэтгэл маш зудлагдсан ялгамжаатай амар амгалан татаж чадна гэдгийг хараад тэгээд амирлан уршихуун бяцлал үлэмж үтсүүн бяцлал хэрэг аль нэг нь орхилуулгүйгээр нэг хуулингийн хослуулан хийж байгаа гэдэг нь гайхамшигтай. Тэгэхээр хослон бяцлах гэдэг дээр нэлээд хэдэн янзын бяцлалууд байдаг ерөөхдөө бурхны шин ямар нэг нь орхилуулгүй гээгдвэл хуулингийн хийх ёстой жишээлбэл арга бэлэгч байт юм уу. Гэхдээ бяцлагын хоёр хэлбэр хуулин тогтоохыг шинжлэхийг ч гэсэн аль алийг хийж явах ёстой. Гэхдээ аль алийг хийх ёстой боловч аль эрдмийг нь төрүүлж болох байх юм бол тогтоох эрдмийг төрүүлж болох ёстой. Өөрөөр амирлан уршиг төрүүлж болох хэрэгтэй. Амирлан уршиг төрүүлж очиод маш их төвлөрөлтөй болонгуутлаа төвлөрөл ажиглал хоёрыг салаавчилж идэв. Маш төвлөрч байгаа. Өөрөөр эргцүүлэн тунгаахгүй сэтгэлээ маш тогтоож чадангуутлаа тогтоосныхаа араар шинжил хийдэг. Тэгээ шинжил хийгээл яагаад гэвэл дахиад тогтоогоор дахиад шинжилэл, дахиад тогтоогоор дахиад шинжилэл. Ингээд эрэхтэйг зэрэг тэр маш тогтсон атлаа маш гүнзгий шуурхай бодож чадах чадвар нэмэгдээд эхэлнэ. Энэ бол амирлан урш үлэмж үзхөе осож бисгсараад тэгээд дараа нь яг тэр төвлөрлийнхөө хүчээр маш түргэн шуурхай гүнзгий бодох чадвар суугаад ирэхийг тэр төвлөрөлд мөр ямар ч бодлого зөвхөн тэн дээр ингээд л тийм гүнзгий бодох чадвар суугаад ирэхийг амирлан урш үлэмж үзхөөр хослон барилдсан одоо тэг шагуулал төрлөө гэдэг. Тэг шагуул шалгах сүмбэрлжийн ингээд амирлан урш үлэмж үзхөөр хослон барилдсан тэг шагууллыг оллоо. Тэгэхээр энэ хоёр бяцлалыг хоёулаа хийх хэрэгтэй гэсэн санаан дээр гарч байна. Дианыг бүтээж чадна гэдгийг хараад амирлан урш үлэмж үзхөөрийг хослон барилд хуулингийн одоо бүтээх дор гэдэг нь бол хийх дор бяцлах дор шамдаж байгаа нугууд гайхамшигтай байна. Игүүзэр биеэр бяцлагыг энэ мэд үлдсэн гитлийг хүсэл та барьж гисэн тэрчлэн үлдээрээ. Нэмшиг намхаа давууд өнөдөн житүү жума давууд амбаны гомно тавши сүндүү берлоис жасра жодын парал даваангаад тэдэр дөгнө чогрол амжины цэмба мэд гасан намжилөө нажигнаас шинэлнэ тавдаж жижигхэн хянцаалаа. За энэ дээр нэг хоёр янзын хоосон чанар. За хоосон чанар хоёр янз гэхээс илүүтэйгээр хоосон чанарыг таних хоёр өөр янзын ухамсар гарч ирж байгаа. Энэ юу юм бэ гэхээр юу л да хоосон чанар гэдэг тэр зүйл маань бол хуран исүүлсэн зүйл гэж байгаа. Хуран исүүлсэн зүйл уу баг хийсвэр ойлголтын түвшний шахуу зүйл мөн. Тийм болохоор энэ юу болж таард юм бэ гэхээр Хүрнээ шинд хуран үйлдсэн зүйл гэдэг маань бидний 5 метрхүүд юу нүртэх боломжтой. Хуран үйлдсэн зүйл гэдэг маань яг одоо ширээ сандал материал үйлдсэн зүйл гол ухамсар. Бид нар ухамсараа шууд өвдөж байгаа, шаналж байгаа мэдэрч болж штэ тийм ээ. Гэх мэтлэн ухамсар юм уу, мэдрэмж ч юм уугүй бол материалыг энэ зүйлс гэдэг маань бодлого зай буюу бодлого субстанцаас бүтдэг болохоор түүнийг бид нар 5 метр хүрүү хүлээж авах боломж илүү өндөр байна. Яг албатай бол биш л те. Тэгтэл юм хийсвэр ойлголтын зүйлүүд гэдэг маань бол бид нар төсөөлөөр голцоод амжуулж мэдээж байна. За илүү өндөр түвшин гэх юм бол тэр гүн гүнзгий яг мэдэрч ойлгож авна гэдэг маань сонирхолтой бурхны шиг түүнийг ойлгож нэвтрэнэ гэж хэлээд шүү. Түүнийг ойлгож мэдэрнэ. Бид нар одоо жишээлбэл нэг шивгааны амтыг мэднэ гэдэг маань өөрөө юу вэ ч гэх юм уу. Би яг энэ үнгийг ойлгож мэднэ, хүлээж авна гэдэг маань юу вэ гэдэг маань асуултууд л та тийм ээ. Тэгэхээр 5 метр рүү хүлээж авах гэх. Тэгээд төсөөллөөрөөгээд тэгэд төсөөллийг бяцлахсаар байгаад за энэ бол бурхны за тэр хоосон чанарыг ч гэдэм үү энэ чангуу хүнэн тийм ээ үгүй бол мөнх усч байд юм уу шүтэн барил гэдэг энэ дээд онлын зүйл бод чангуу хоршуу буюу одоо оршихуун цаад үннийг бид нэр голцоо эргцүүлэл тунгаалын хүчээр буюу логик бодомжийн үр дүнд таньж авч мэдж болох боловч таньж эхлээд мэдж авах боловч
явцын дунд үүн дээр төвлөж бясалгасаар байгаа. Үүн дээр төвлөж бясалгаж нөгөө төвлөрөл хийгээд ажиглал хоёрыг ингээд солбиж хийсээр олон янзаас сарахгүй. Хоосон чанар гэдэг. Жишээлбэл нямсан буу хоосон гэдгийг би транслер нямсан буу хоосон. Яагаад хоосон бэ? Би яаж орчих? Миний санаа юу вэ? Бодол юу вэ? Ингээл олон талаас нь бодох нь шүү дээ. Аюу олон талтай уулаасаа. Би зүгээр хувьсан өөрчлөж чинь гэдэг нь хувьсан хоосон чанарын хэлбэр мөн. Миний эдисүүд бүрдүүлж байгаа атом молекулууд 30 жилийн дараа биенээс гараад явцсан байна. Одоо намайг бүрдүүлж байгаа хүмсрүүд байхгүй болсон байна. Энэ хоосон чанарын хэлбэр мөн. Гэтэл зүгээр л тийм ээ намайг бүрдүүлж байгаа ухамсар гэдэг нь уулаасаа бусдаас авсан тийм ээ. Бид нэг жишээн дээр хэлжсэн шүү дээ тийм ээ. Энэ минийхээ гэж аваад явах цаана юм үлдэхгүй гэл тийм ээ. Гэдэг шиг ч юм уу. Тэр боловч дандаа энэ хоосон чанарын олон ажиглууд байна шүү тийм. Эцсийн дүнд олон хэсгээс бүрддэг болохоор хоосон чанартай гэж ажиглууд. Шүтэн барилдаж арсан болохоор гэдэг нь цаг хугацааны хувьд төрх гээд эстөрх хоёрын хооронд хоосон чанар байна. Жишээлбэл яг төрцөн гэдэг, төрхөөс өмнөх гэдэг нь бүдүүн ойлголтод байхаас болохоос ш. Яг байж болохгүй нэ л гэж хөдөлгөөн ерөөсөй байх боломжгүй нэ гэдэг ажиглаж байт юм уу. Үгүй бол одоо Нэм самбуугийн бодол, Нэм самбуугийн төлөв гэдэг маань ингээл бид нар бодоход яг нэг матуулгын бодоод байна тийм ээ. Тэгтэл чи сонирн байхгүй. Хаяа ууртай ч байж бол. Хаяа нэг нэгүсэлтэй байж болох тийм ээ. Тийм баг тэр өдрийнхөө аашарын шин өөрөөр болоо тийм ээ. Нэм самбуу ерөөсөө энэнд ингэж л ханддаг хүн гэхэд өдрөөр цаг хормороо өөрчлөгдөж янз бүрийн ааш тэр өөрчлөлт байгаа биш байхгүй да. Тэр юмны гаргаж байгаа хэлбэрүүд нь л өөр гэсэн. Өөрчлөж байгаа мөн л дөө тэр өөрчлөлтөө гэдэг санааг хэлээд одоо биш шүү дээ. Нэм самбуу ер нь өөрчлөлт гэсэн санаа биш. Ерөөсөө нэг жилийн дотор би өөрчлөгдөж гайхгүй байгаа атлаа надад маш олон талууд байгаа байхгүй. За сонин сайхан юу вэ? Сонинтой хөө. Аав ээжигээ баярлуулах сайхан боломж гарлаа. Хүүш юу сайн бэ? Балаа багш майлдт юм байна. Тэрний Будда төрийнхэн зохион байгуулдаг гинэ. Хоёулаа хөгжүүлээ явуулах уу? Тэгээ бүртгэл нийтээс эхэллээ. Эхэлчихэж. Хүүш чи тэгвэл надад усныхын номерыг өгч би одоох яриадах юм. За 70 14 37 64 99 64 Уурдуудаа баяр дуулгаад уянан нэрнэ. Урхан шашны гайхамшиг итгэлт хамбин лагшинд бараалхах аялал. Та хамбин хүрээнд зочлон итгэлт хамбин өргөнд хамбламда бараалхан гүн ухааны цогчин ногоон дархийн сахиусны жанрайсгийн дүн хорин дугнуудад мөргөлхийн ногоон дархийн хүслийн чулуунд хүслэн даатхан аштын заяаган төгшлөж улаан утгатай танилцах хамбламын адистар шан хүртэх ариуслын аяллаар ариуслын зууч Будда Евротур эрхэм үзэгч таныг Францын нийслэл Парис хотод зочлон алдарт Эйфелийн цамхгийн оройгоос Францын нийслэлийг толдон харж Сиана мөрний дагуу усан аялал хийж хоттой танилцсан дарихийн сүм зүрхэн сүмийг харан өрний сонголог цуглуулга Луврын музейд зочлон алдарт Жокондог нүдээр үзэх Швейцарын Женев хот дахь усан ориглоор дэлхийд ганцхан цэцгэн цаг нэгдсэн үндэсний байгууллагын байр Италийн Милан хот дахь эртний түүхтэд чогчин дуган Ромын эртний байгууламжууд үзэл сонирхон Венец хотод усан аялал хийн өрнийн Европтой танилцах гайхамшигт аялал өрж байна. Будда тур 1000 сонсохоор нэг үз. Өнөөдөр ишиг хараа суудсан. Маргааш эндээс хараа сууд хоёр өөр талаасаа тийм ээ. Жишээлбэл энэ аягыг эндээс нь харж байгаа хүн, дээрээс нь харж байгаа хүн шал хоёр өөр юм харагдаад байгаа боловч хоёул аягыг хараад байгаа. Тийм ээ. Тэр шиг Нэм самбуугийн шунал тачаалыг нэг хүн олж харж иж болно. Нэг хүн магадгүй нэгүсэн гүйцэтгэлийг харж иж болно тийм ээ. Тэгэхээр Нэм самбуу гэдэг нь хүн тусах, ойлгох байдлаараа ч гэсэн айгүй сони юм болж таарад байна шүү дээ. Нэг өдөр л за ерөөсөө тгийгээл айгүй урайлах юм. Ягаад ч тэрний өмнө буян нүгэлч байт юм уу, чигтээх юм бодцсон тийм ээ. Тэгээ нэг өдөр болохоор бүр хүн гомдоох ч юм уу юм хийгээл тийм ээ. Шунал тачаалтаа хөтлөгдөөч байт юм уу. Тэгэхээр энэ олон байдал гэдэг нь Нэм самбуу бараг баригдахын аргагүй хийсвэр хоосон ч гэдэг юм уу. За бүр цаашлаад хоосон чинэрийн бүр нарийн ажил энэ болгоныг л маш их олон талаас нь ингээл дүгнээл цэгнээл ингээл бодоод байна шүү дээ. Түн дээр төвлөрөөл яагаад ингэж байгаа сүүлд нь бүр яг тэр чанарыг бүр
тэрлүү тэгш агууллаар нэвтэрч эхэлж байгаа юм л да. За энэ бол одоо non duality moati гэдэг л хоёргүй ухамсараар нэвтрэх гээл. Тэр нь болохоор чүлэ чүү шигийн сүлдэг буюу усан дээр ус хийсэн мэт гэдэг гараад идэг. Журуура шарбаандар гэл бид нар нэг юм журуур гэдэг тунгалаг юм бид энэ шиг уулна. Журуур гэх их тунгалаг юм шиг байна. Одоо танд зүгээр л өөрсдөө нэг юм хавтгаа дуу нэг иймэрхүү тунгалаг шилч юм уу гаран дээрээ тавьчих гарнаасаа тусдаа харагдахгүй их тунгалаг. Тэрэн шиг бидний энэ ухамсараа үүнийг таньж мэдчихсэн бол одоо тэрнээсээ тусад үгүйгээр түүнийг таних гэдэг юм. Тэрнээсээ бусаар түүнийг таних. Бид нар жишээлбэл тарвсны амтыг мэдэх гээл өөр мөртөө амсаал үүлнийх гой зөөл имийг ингээл бүх биеэрээ мэдрээл тийм ээ. Тэрлүүлээр орчих гээд л байгаа хэлбэр шүү дээ тийм ээ. Тэгтэл тэр ухамсарын тэснээс хоёргүй болж үүнийг мэдэх гэдгийг бол одоо тэгш агуулал одоо энэ дэглээ зийж ихтэй нэмэр шиг нэмшиг биш буюу хоосон чанарт нэгэн үзүүрт сэтгэлээ тэгш агуулсан одоо тийм диам бясалгал гэж хэлж байгаа юм л. Тэгээ тэр диам бясалгалын үед бол их өндөр түвшинд гараад ирэх юм бол ерөөсөө одоо бид нар нэг юмыг гүнзгий бодож явахад бусад бодол унтрах гэж хэлээд шүү дээ. Бусад бодол унтрах. Тэгтэл бусад бодол унтрах бити хэл түүний талаар ургаж байгаа дүрс дотроос хоосон чанараас бусад дүрс нь унтрах байхгүй. Өөрөлдвөл би нэг хүний талаар бодоход айгүй хүчтэй бодлоо гэхэд өөр ямар ч бодлоо хүн тэр хүнийг бодож шүү дээ. Тэгтэл тэр хүний бодол дотор тэр хүний янз бүрийн хажуудлын ингээ нэг юм байна шүү дээ. Бүдэг байна шүү дээ. Тэгтэл ерөөсө тэр хүнээс бусад өөр ямар ч зураг харахгүй зөвхөн тэр хүн шиг тийм зөвхөн тэр хүний яг тэр нэг чанар зөвхөн хоёргүй нэг юм л харагдана гэж хэлээд байгаа юм л да. Тэгээ тэрэн шиг тэр дэг шахууц ухамсарын үед бол янгуу хүнэн буюу бусад оршихуун ямар ч үзэгдэл байхгүй болоо. Ямар ч үзэгдэл байхгүй болоо дан хоосон чанар л дангаар харагдана гэж байна л дангаар зөвхөн хоосон харагдана. Өрөвч одоо ширээ сандал бүх юм байхгүй болчих. Зөвхөн тэр хоосон нэг л харагдана. Хоёргүй хоосноосоо тусдаа биш ухамсар зөвхөн хоосон болж уусан нэгдэг шүү. Тэр үүнийг тэгш агуул ижил энэ үеийн нэг хоосон чанарыг таних. За энэ бол үнэхээр мундаг хамгийн хоосон чанар мундаг тийм. Энийг л олон давтан хийж ээж бид нар сая шунлыг ялан дийлэх зөнгөөрөө төрдөг шунлаас илүү зүнх гээл сайхан мэдэрсэн нэг амсцсан тарвс чигээр л хоосон гэдэг нь харагдах нь шүү. Тэгтэл нөгөөх нь юу гэхээр тэр хоосон тэгш агуулд байж байгаа. Тэр бясалгалаа дуусаад босоод ирлээ шүү дээ тийм ээ. Сая яг энэ хоосныг би харж байсан байхгүй. Тэгтэл одоо янгуу хүний ухамсарт болохоор энэ ширээ сандал харагдаад эхэллээ шүү дээ. Гэхдээ одоо бидний харж байгаас өөр харагдана гэдэг байхгүй. Дөнгөж сайхан хоосныг харж байсан болохоор энэ бол жоохон хиймэл мэт. Наана үзэгдэл төдий харагдаж байгаа бол цаанаа чанар байхгүй мэт тийм харагдана л гэж хэлээд. Нандан жумаа даванд байдаг ч өөрөлдөл зүү зэрэглээ мэтийн хоосон чанар нь харагдана гэж хэлж байна. Нөгөөт нь бол дан хоосон харагдж байсан бол одоо хоосон боловч үзэгдэл төдий бүтэж байгаанаас харагдана гэж хэлж байна. Тэгэхээр энэ хоёр хоосон чанарын бясалгал хоёулаа хэрэгтэй гэдэг. Дан хоосныг бясалгаад бас болохгүй гэдэг. Яг бол дан хоосныг бясалгах юм бол нөгөө бусдад туслах гэж бидний том агуу үүс биш тийм ээ. Тэр бас хоцрох гэдэг байхгүй. Тэр үзэгдэл төдий зовлон байгаа, үзэгдэл төдий хүн зовж байгаа гэдгийг бас харах хэрэгтэй. Үзэгдэл төдий тэр хүн тусламж хэрэгтэй байгаа гэдгийг мэдэх хэрэгтэй. Тэрийг мэдхийн тулд энэ үзэгдэл мэтийн үннийг бас харах шаардлагатай гэж хэлээд байна. Тэгэхээр энэ хоёрыг л нэг нь орхилгүй, нэг нь орхичих юм бол болохгүй гэж хэлээ. Ийм хөө санаа. Тэгэхээр тэгш агуул одоо тэгш агуулын бясалгалд харагдаж байгаа окторгуу мэдийн хоосон чанар гэж. Тэгээ нөгөө дан хоосон чанар дангаар харагдах тийм ээ. Одоо даган олсон гэдэг нь болохоор тэр бясалгалаас босч ирж байгаа тэр ухамсарт харагдаж байгаа зүүд мэт илд мэт харагдана гэж хэлж байгаа. Нэг хүндлэх сайн болоо ч юм уу те. Ингээл сайн гэж бодож тэр хүн хуурамч хүн байж л хуурамч. Тэгээ магадгүй тэр яг муу яриг нь сонсч л да тийм ээ. Энийг ингээд тэгээд өстой тэгээд гарын ус зөнгөтл юм авчих. Тэгээд одоо харахад өөр харагдана гэж хэлээд байгаа юм л. Өмнө нь бол зүгээр л чихтэйхэн гой сайхан харагдажсэн бол
Одоо их чанарын мэдээд харахад нэг ари өөр харагдана гэдэг шиг. Яг энийг бид нар яг үнэн гэж бодож байсан. Яг хоосныг нь ухтаа бол баг байхгүй л гэж хэлээд байна л. Тэгж харж чад ингээ харахад бол одоо зүгээр нэг инээдтэй харагдах л. Зүг зэрэглэм байт харагдах. Юм бол. Тэгэхээр энэ хоёр хоосон хоёрыг дадуулваас арга билег хослон барилцсан гэж. Тэгэхээр билег гэдэг нь бол тэгэхээр огторгуу мэтийн хоосон чанарыг хөгжүүлэх хэрэгтэй байх. Зүү зэрэглээ мэтийн тэр хоосон чанарыг житв биш даган усан бэлгүүнээр таньж мэднэ гэдэг бол тэгснээр бид нэр тэр үйл хөдлөл хийх хэрэгтэй юм бол. Бурхан болно гэдэг чинь дан ингээ сайхан болчихно нэг биш. Бид нар зүүрлэхийн аргагүй тийм тэмнэлтэй болно гэж хэлээд байгаа шүү дээ. Тийм ээ бид нар дунд төрөлхөд идэр төвшөнд бол ер нь тэгэл ерөөхдөө ингээл амар бол биш л дээ. Хорвог хүмүүс бодоод байдаг бурхны шинүүд ингээд хорвоогоос гэгээр нь шунхаа болно гэхээр ийм болчихсон шиг тийм ээ. Шунхаа болгоо гэдэг чи өөрөө өстой дийлхийн аргагүй шамтал байхгүй. Шунаад яваад байна гэдэг чи бидний зөнгөөрөө идэх ажил байхгүй. Тийм ээ. Шунхаа болно гэдэг чи харин өстой хийгээдгээ бараа цаана гардаг гарахын аргагүй ажил. Тэгтэл хамаг амтны тусыг хийнэ гэж байгаа тэр бод садуу хүний тэр нэг сэтгэлийн төвчээр зүтгэл гэдэг бол бид нар зүудэндээ ч тэгж чадахгүй гэж хэлээд байгаа шүү дээ. Тийм амар зүтгэл байдаг. Бурхан багш анх бодийн сэтгэлийг үүснээс хойш нэг ч игшин алгасараагүй гэдэг шүү дээ. Нэг ч игшин яа за аль зургатаар юу гарч байна. Тийм бэл. Нэг игшин тэгээв. Нэг ерөөсө тэр чигтэл бүх юм ал хамаг амтны тусын тул бурхан болно гэж зүтгэлээс. Одоо зүрх юм бол би эндээс дэлхийг тойрох гээд алхаа явах юм биз дээ тийм ээ. Тэгээ нэг ч хором заа жоохон гэхгүй алхаа л яваад байна гэсэн. Тэгээ алхсан санжуу гүйсэн санжуу ямар ч тач яваад л байсан гэсэн. Тэгэхээр тийм их хатан дэвчээр байх хэрэгтэй. Тэгж тийм үйлсийг зохиодог байх. Тэр нь заавал тэр нөгөө юу лээ элд мэтийн хоосон чанарыг таньж байж хийдэг ажил. Тэгжээж арга билэг хослно гэж хэлдэг. Нэг нь орхихгүй. Арга билэг нэг нь орхих юм бол болохгүй гэж хэлдэг. Тэгэхээр арга билэг хослон барилцснаар бодисадын явдлын чандадхыг магтдгаа гэж хэлж байна. Одоо энэ л мундаг гэж арга билгээр хуулийн хослон барьж бодисадын явдлын эцэст нь хүргэнэ гэдэг гайхамшигтай юм аа. Тэр мэтийг одоо үүнийг л мэдээд за зүг нижгээдийн зам өрөөр гэж хэлж байна. За энэ бол юу гэсэн санаа ихээр тэг нэг нь орхисон гэсэн орхитуулсан тийм ээ. Өрөөлөөрнө гэсэн. Нэгээр нь зүг нижгээдийн зам өрөөр ханалт үгүй одоо хандаггүй нь хувь сайтнуудын ёсоо гэж хэлж байна. Ойлгож байгаа үстэй тийм ээ. Нэгээр л ганцхан хоосон чанарыг дан хоосон чанарыг биш тийм ээ. Янгуу хүнэн, чангуу хүнэн. За хоёр үний талаар гарч байгаа юм шиг байна. Хоёр үнэ. Янгуу хүнэн, чангуу хүнэн гэж хэлдэг. Чангуу хүнэн гэдэг нь хоосон чанар. Гэхдээ хүмүүс бодохдоо янгуу хүнэн гэхээр мэдээж яг ширээ сандал бол янгуу хүнэн мөн л дөө. Ширээ сандал янгуу хүнэн мөн боловч ширээ сандлыг бид нар олж таньж мэдснээр янгуу хүннийг мэдлээ гэж хэлдэггүй байхгүй. Яг янгуу хүннийг мэднэ гэдэг бол хоосон чанараасаа хүнд хэцүү байт. Чангуу хүнэн буюу хоосон чанарыг таньж мэдсэний дараагаар тийм хоосон атлаа томьёолол төдий бас тийм ээ. Үндэ байхгүй боловч томьёолол байж болд юм байна гэж үздэг. Байхгүй боловч бодолд байж болд юм байна гэж үздэг. Тэр үүнийг мэднэ гэдэг бол бүр хоосон чанараас дараа идэг гэж хэлдэг. Тэгэхээр энэ хоёр үннийг нижгээ дээр нь ханалгүйгээр хоёулангийн бяцлах гэдэг бол гайхамшигтай юм а гэж хэлж байна. За Егүүзэр би бэр энэ мэт хийсэн шүү. Гэтлийг хүсэх та нар ч гэсэн ингэж хийгээрэй үлдээрэй. Тэдэр жүдэн бороо гэдэг чинь ламчиг нэг говийн томломж шин жидна хавийн дэдвэнж онлоод нэ жүдэ жамсачир шөнө янзо мангаг дямбатис далжир товоо дондон дамбарч налжангаас чангалан дэдэрч та дэдэржи тардаж жин дишин жансал ранги эдло гомборж чадан гасын шанлан памбарж юмж жаллуу живи онсуу зоболон галан ага шатваг яваад довоо гүнжа намдай ламсандан барлмэ жүржиг жиний молонд налжангаас чангалан дэдэрч тардаж жин дишин жансал
За ингээд судрын ёсны хамгийн дээд мөрийг нь уншаад тусчлаа. Хамгийн дээд мөр нь юу юм бэ гэхээр энэ гуйхун нь чингуйхун хоёрыг хуулийн хослон бясалгаж арга биелгийг гүйцэнэ гэдэг нь. Өөрөлдвөл сайн сэтгэлийг оргилд нь хүртэл үжүүлэх, сарвал оюун ухааныг оргилд нь хүртэл үжүүлнэ гэдэг маань хоёр үнийг танин мэдснээр итгэж л байна. Тэгээд тэр мэт шалтгаан хийгээд үрийн их хөлгөний дээд мөр хоёуланд нь хэрэгтэй нийтийн зам мөрийг ямар мэтлэн үйлдээд мэрэгэн сартвахын итгэл төвшөтээд дандрын их далайд ороод огоод гүйцэд өвдсийг шүтсэн тэрбээр шүтсэн түүгээр шүлөө учрал олдсныгоо утгалуугаа төгөлдөр болгож үлдээрэ гэж хэлж байна. За ингээд сая энийг хүртэл гарсан баг төрөлхийтэн буюу ханхлан сууцагч, дунд төрөлхийтэн буюу гэгээрлийг хүсэж, их төрөлхийтэн буюу одоо дээд ёс суртах энэ бүх зам мөр 6 мг эдгээрийг бүгдийг ингээд уншиж судлаад тэгээд энэ нэг юу гэж хэлээд байгаа юм бэ гэхээр их хөлгөн дотроо шалтгааны хөлгөн, үрийн хөлгөн гэж хоёр байна гэсэн. Шалтгааны хөлгөн гэдэг бол их хөлгөний судрын ёс. Үрийн хөлгөн гэдэг бол их хөлгөний тарины ёс. Тэгэхээр их хөлгөний судрын ёс, их хөлгөний тарины ёс хоёуланд хэрэгтэй нийтийн зам мөр гэж юу юм бэ гэх юм бол жишээлбэл 10 хар нүглийг твчих. Дунд төрөлхийтний бясалгаад байгаа 4 үнэн. Тэгээд их хөлгөний өөрийнх нь судрын ёсны 6 мг бодийн сэтгэл эдгээр нь бүгдээр юу гэхээр их хөлгөний судрын ёснд ч хэрэгтэй, их хөлгөний тарины ёснд ч хэрэгтэй нийтийн зам мөр юм а гэж хэлж байна. Нийтийн зам. Нийтийн зам. Тарины ёс гэдэг маань шал өөр юм хэлж байгаа биш. Инээр замжаад ойлгочоод тэгээд орох хэрэгтэй шат гэсэн. Тэгэхээр судрын ёсны бүх эрдэм мэдлэг маань судрын ёснд ч хэрэгтэй, тарины ёснд ч хэрэгтэй гэсэн санаа л. Тэгэхээр шалтгаан хийгээд их хөлгөний шалтгаан хийгээд үрийн хөлгөн гэдэг маань бол судрын ёс хийгээд тарины ёсны энэ гэгээр төрөх зам мөрд хоёуланд нь хэрэгтэй нийтийн зам мөр гэдэг нь саяны тэр зам мөр. Энэ зам мөрүүдийг бүх аль алиг нь нийтийн зам мөрийг нь судалж мэдэж өөртөө ямарчлан бий болгосны дараагаар сая гарсан бүх эрдэмүүд биш тийм 10 хар нүглийг тгчээс авахулаад амирлан урш үлэмж үзэхээр хослон бясалгал тэгээд тэг шагуулсан окторгуу байдлын хоосон чанарыгээд даган олсон ил мэтийн хоосон чанарын хоёр хуулингийн хослон бясгаж байгаа энэ бясгалыг хүртэл бүх эрдэмүүдийг таньж мэдэж ойлгож хийдэг болсны дараагаар яах вэ гэхээр үнэхээр одоо тарины ёсны бүхий л авшиг өвдөс эрдэм дамжлага гүйцэд тийм нэг тарины ёсны багш шүтэж байгаад нуус тарины ёсны номлолын их далайд тэр сартвах багш шүтээд сартвах гэдэг нь бол усан онгоцны капитаны хэлдэг байна. Далайд бол юу зүгчиггүй заавал тэр замчлах сартвах хэрэгтэй. Тэр сартвах багш шүтэж байгаад дандрын ёсны их далайд зорчоод тэгээд судар тарины ёсны анхаарал авлага бясалгал болгоныг хийснээрээ хамгийн ихэндээ гараад исэн юм лээ. Одоо олдхуяа бэрх эрдэнэт хүмүүний төрлийг авсныхаа өдөр цаг мөч болохныг учир луга төгөлдөр, утгалууга төгөлдөр хэргийг гаргаарай гэж гарч байна да. Тэр мэт шалтгаан хийгээд үрийн их хөлгөний дээд зам мөрд хоёуланд нь хэрэгтэй нийтийн зам мөрийг ямарчлан үүсгээд мэрэгэн сартвахын итгэл төвшөтээд дандрын их далайд ороод огоот гүйцэд өвдсөн шүтсэн түүгээр чөлөө хүчрлийг олдсныгоо одоо хэрэг луга төгөлдөр болгож үлдээрээ ягүүзэр бибер богдламбер анхаарлан авлагыг тэр мэт үлдсэн шүү гэтлийг хүсэх та бэрч гисэн тэрчлэн үлдээрээ өөрийнхөө сэтгэлд дадуулж үлдэхийн тухайд за энийг бичиж байхдаа хүртэл тийм ээ энэ хичээлийг заахад хүртэл юм уу үгүй энэ ийм номыг бичээд хүртэл үгүй энийг бичээд өөрөө давтан уншихын тулд богдлам хийлээ гэсэн үг. Энэ номыг яах гэж хийвэ гэхээр богдлам өөрийнхөө сэтгэлийг дадуулж үлдэхийн тулд өөрийнхөө сэтгэлийг дадлуулж өөрөө бясалгал хийхин тулд гэж ер нь би ер нь дам бусдын тулд хийлээ гэж ер нь бас Бурхны шашны ном зохиол хамгийн их түрүүнд хэлдэггүй байх. Энэ яагаад вэ гэхээр
бусдын тусыг төрүүлж бодоогүйдээ биш. Яг үнэхээр Богдлам энэ номыг хийсэн хамгийн их юм зорилго нь бусдад туслах. Гэхдээ би бусдыг бодоод л хийлээ гэхээр нэг жоохон бас гайхуулж байгаа юм шиг болчдөг байхгүй тийм ээ. Тэгэхээр би өөрөө бас жоохон бясалгаж үлдэхийн тулд бусдад ч гэсэн тусуулж үүний магад гэж хэлж байгаа юм. Тэгэхээр өөрийгөө дорд бариад ингэж хэлж байгаа болохоос Бурхны шинэ өөрийнх нь ирэмбэр нь бол мэдээж бусдын тусыг бодох нь хэм чухал. Өөрийн сэтгэл дадуулжуулахын тухайд ч тэр хувь сайн нугуудад туслаж болоожин хэмээгээд ч тэр жалоо живи ёнсузэг бэлэн одоо тэгү одоо ялгуус одоо бурхад бэр баясдаг гэж байна уу? За. Бурхныг баясахын огоо төгсөн мөрийг гэдэг нь болохоор бурхан яавал их баярлдаг вэ гэхээр биднийг гэгэрүүлэх баярлах юм шиг байна. Тийм ээ. Тэгэхээр биднийг гэгэрүүлэх тэр сайн зам мөрийг ойлгоход хялбар үгээр одоо бичсэний буян үгээр буян түүгээр гэж хэлж. Энэ номыг бичсэн энэ ном бичих хэрвээ буян хурсан бол тэр буян түүгээр хамаг амтэн бүгдээр асар ариун зам мөрлүгэ гэж энэ гэгэрл их хөлгний энэ бясалгал зам мөр ном луга хагцахгүй байх болтугай үл хагцах болтугай хэмээн ерөөлийг тайлбия. Игүүзэр бибээр ерөөлийг тэр мэд тайлбалаа гэтлхийг хүсэж байгаа та нар ч гэсэн тэрчлэн тайлбараа гэж. Хотол чуулган сайн буян голтойр мэндэлсэн лагшинтай хязгааргүй олон амтны горилыг хангах зарлагтай. Хоцроолгүй мэдэх түүнийг ямарчлан болгоосон таалалт шагжаан эрхэм түүн оройн дээр мөргмөө. Тэнцэшхүү бурхан түүний хөвгүүний дээд ялгуусны зохиол бүхнийг үүргэн тавсан. Тоошгүй оронд хувлан тийм цэнгэх майдэр зөөлөн их шиг дор мөргмөө. Машид жишгүйе бих ялгуусны ном ямарчлан тааллыг тайлан зохиог зам твийн чимэг нагарч өнө асанга химэх гурван газраа огоо талдэрсний үлмий дор бибээр мөрмөө. Хоёр их тэрэгтнээс сайтар дамжсан гүнзгий үзэл агуу их явдал мөр эндүүрүүлхүү огоо төгсхийн ансыг хураасан өвдсөн санг баригч уужай дэш одоо сүгдмөө. Машид уучин мэрхэм зарлиг бүхнийг харах нүд сайн хувьтыг итлэхэд зочигч олмын дэ нэгүү сүүгээр хөтлөхийн мэрэгэн архийг тодруулан зохиогч багш садан нугуудаар бишрэнгүүгээр мөргё. Замб твийн мэрэгд бүгдийн оройн чимэг яруу алдрын дуазан намтнаа ивэлхэн лүдүү тогмод хоёроос дистраажлан сайтар дамжсан бод мөрийн зэргэн төрлөхийдний хүссэн хэргийг хоцроолгүй хангасан тул өвдөс чандман эрдэнүгөөд гол сайн номлолын мянган мөрөн хурсан тул сав төгөлдөр сайтар номлолын далайч мөн шашин бүгдийг харшлуулгүй онох ба эрхэм зэрлийг хоцроолгүй өвдсөн дургуулах ба бурхны тааллыг амар их харилбар олох ба гинт явдлын их хайлтгаараас цатна. Тимийн тул энэтэг төвдийн мэрэгд төрлөختөн хувь төгөлдөр олноо шүтэх өвцийн дээд гурван төрлөختний мөрийн зэргээр сэтгэл машид үл булаагдаг ухаантан хин нэгэн байх уу. Эрхэм зарлиг бүхний шимийг хураан гулсан энэ ёсыг түр нэг заах ба сонсснооч дээдээ номыг номлох хийгээд сонсохын тус эрдмийн чуулган агуу суртахаалыг хураах магтаад бол түүний утгыг санаа. Түүнээс энэ хотын сайн чулан хэдий ч нэ тэр мэд шүтэн барилга сайтар жиглэхийн үндэс язаар нь тэнцэшгүй мөрийг заагч багш дээдсийг шамдлаар тийс санах хийгээд барилтлагаар ёслон шүтхийг үзээд үнэхээр амны тухайд ч үл орхих ба үргэлжид заршлан бүтээх тахлаа баясан үлдээрээ игүүзэр бие бэрж анхааран авлагыг тэр мэд үйлцэн гитлийг хүсэг та бэрж түүнчлэн судлах зохистой. Чөлөөтийн шүтэн энэ чандман эрднээс үчүүлэмж энэ адлыг олсон идэвгээ төр төдий юм олгоя бэрх эвдэрхүйе хэлбэр огторгон гэлбатай адил энэ ёсыг санаад ертөнцийн үйлдвэр бүхнийг хэвэг хийсгэгч мэдээд өдөр шөнө бүхэнд шимийг авах хэрэгтэй. Үүстэл игүүзэр би бяцлалыг тэр мэд үйлдсэн үнэн нирваныг хүсэг тааж түүнчлэн судлах хэрэгтэй. Үхээд муу зайнд эс төрхийн баталгаа өгөө бөгөөд
Түүнийг аюулаас аврах нь чухагдэд 3 магадтай. Тимийн тул аврал одуулах маш их баттай ба түүний сургаалыг дөрөө төлөвлгүй үлд. Тэр нь хар цагаан үлийн үрийг сайтар санаа. Авал орхлыг ёслон бүтээгтэр харгалзах болоо. Үздэл эгүүзэр та бэр бяцлаглыг тэрмэтүүлсэн үнэн нирваныг хүсэх намаагч тэрчлэн адислаарай. Мөрийн дэдийг бүтээгтэр бэлэг чанар бүрдсэн шүтээнийг ис олохыг хүртэл газрын архиц үл ирэх тул түүнийг ис бүрдсэн үгүй угдаар суралцаа. 3 үдний хэрнэл зунлаан хэрээр бүрхэгдсэн үнийг үлэмжүүлийн түүтгэрийг арилах нь онс ихтэй тул үргэлж 4 хүчийг бүрдсэнийг шүтгэн нэрхмээ. Үүсэл эгүүзэр та бэр бяцлаглыг тэрмэт үйлцэн үнэн нирваныг хүсэгч намаагч тэрмэт адислаарай. Зовлон гим мэргүүг санахад эс шамдваас гитлийг жухалчлах ямарчлан эс төрөх бөгөөд бүхэн гарах орчлонд орох зэргийг эс санваас орсонгийн язаарыг таслах ёсыг эс мэдэх тул оршлонгоос магад гарах үйлслийг шүтгэхийгээд оршлонд юугаар хүлэгдснээ мэдэх нь эрхмээ. Үздэл эгүүзэр та бэр бяцлаглыг тэрмэт үйлцэн үнэн нирваныг хүсэх намаагч тэрмэт адислаарай. Бод сэтгэлний хөлгөний мөрийн гол мод бөгөөд агуйг суртгаал явдал нугуудын суурь хийгээд шүтэн. 2 чуулган бүхэн алтыг уруулах иер мэт. Машуудуучин буйны чуулганыг хураахын буйны сан. Тэр мэтийг мэдээд Бурхны хүгүн баатар нугууд их эрдэн сэтгэлийг дээд таалынхаа төлд барьдгаа. Үздэл эгүүзэр та бэр бяцлаглыг тэрмэт үйлцэн үнэн нирваныг хүсэх намаагч тэрмэт адислаарай. Үгэлэг нь амьтны хүслийг хангах чандам нэрднэ. Хармын зангилгааг таслах месийн дээд үл шантаа чин зэргийг үүсэх бодисодын явдал. Яруу алдыг 10 зүгт урсахын сүр. Тэр мэтийг мэдээд би хийгээ төгс идэл буйныг огоо төхийн сайн мөрийг мэрэгд бэр шүтдэг. Үздэл эгүүзэр би бяцлаглыг тэрмэт үйлцэн үнэн нирваныг хүсэх таач дүнжлэн судлах хэрэгтэй. Шагшаабад нь гимт явдлын хэрийг угаахын ус. Нясоонысын халуун имлэгийг арилгах сарны гэрэл. Төрлөختний дунд сүмбэр улмэт жавхлантай. Хүчээр зүхэлдгүй амтан бүгдийг сөхтөгдөг. Тэр мэтийг мэдээд үнхээр авсан санваараа дээдс нугууд бэр нүдчлэн сахин зохиодгоо. Үздэл эгүүзэр та бэр бяцлаглыг тэр мэт үйлцэн үнэн нирваныг хүсэг намаагч тэрчлэн адислаарай. Тэсвэр нь хүч төгөлдөр нугуудын чимгийн дэд. Нисоны сар инэлсний хатуужил бүгдийн төөл. Өөрийн могоон дайсанд хан гар. Ширэн үгийн мэсэнд хатуу хөө хуйг мөн. Тэр мэтийг мэдээ тэсвэрийн дэд хөө хуйгдоор байдал элдв ёсоор дадуулан зохио. Үздэл эгүүзэр та бэр бяцлаглыг тэр мэт үйлцэн үнэн нирваныг хүсэх намаагч тэр мэт адислаарай. Үл буцах баттай хичээнгүн хөө хуйгийг өмсвөөс иш онлын эрдэм шинийн сар мэт арилждаг. Явдал мөрүүд авгаа автах төгөлдөр болно. Аль нь туйрсан үеийн хязгаар нугууд сэтгчлэн бүтнэ. Тэр мэтийг мэдээ залхуу бүхнийг арилгадаг. Агуйг суртгаал хичээлийг Бурхны хүүгэн нугуудаар тойрогдаг. Үздэл эгүүзэр та бэр бяцлаглыг тэр мэт үйлцэн үнэн нирваныг хүсэгч намаагч тэрчлэн адислаарай. Дианын сэтгэлийг гэрхэндээ уруулахын хаан бөгөөд 50-аас хөдөлшгүй сүмбэр уул мэт өвгөөс буйны зорил өвхөнд ордог. Би сэтгэл үүлэнд болохын их амгалан татдаг. Тэр мэтийг мэдээд эгүүзлийн эрхэт нугууд алгасарлын дайсныг дардаг Дианыг үргэлж шүтдэг. Үздэл эгүүзэр би бяцлаглыг тэр мэт үйлцсэн үнэн нирваныг хүсэх таач түнжлэн судлах хэрэгтэй. Бэлгүүн нь гүнзгий тэр ямагтыг үзхийн нүд. Орслонгийн язаарыг угаас гарах юмөр эрхэм зарлиг бүхнээс сайшаасан эрдмийн сан мөнхгийн ханхууг арилгах зулын дээд далдарсан. Тэр мэтийг мэдээд гитлийг хүсэгчд мэрэгдвэ. Мөр түүнийг шамт лоолноор үүсгэн зохиод. Үздэл эгүүзэр та бэр тийм оршлонгийн язаарыг таслахын хүчийг үл үзэх. Амирлан оршийн мөр луга хагдсан бэлгүүнээр ямар төдий шинжлэвч Нисоанаас үл буцах тул мөн ёсыг лавлан шийдэхин бэлгүүнт хөдлөхүүгүй амирлан оршийн моринд хөлөөлөх нь хязгаараас хагцсан төв үзлийн хурц мэсээр эцэслэн барих зориглын тушаал бүгдийг эвдэн үлдэхийн ёслон шинжлэхийн уужин бэлгүүнээр хоосон чанарыг онохын уяныг дэлгэрүүлэн зохио.
Үзэл, эгүүзэр би бяцлаглыг тэр мэт та үсэн. Үнэн нэрваа нөхсөж намаагч тэрчлэн ажиллаарай. Нэгэн үзүүрт дадуулгаар самадыг бүтээх нь. Өгүүлэхэд юу? Ёсчлон шинжилсэн тус тусд нь оноход ч мөн ёсонд хөдөлн шүхүү машид батаа орсноо. Самаад үүсхийг үзээд амирлангуй үлэмж хоёрыг оснон барилгахыг бүтээгч дор хичээгч нугууд гайхамшигтай болоо. Үзэл эгүүзэр та бэр бяцлаглыг тэр мэд үйлцэн үнэн нирваныг хүсэх намаагч тэрчлэн ажиллаарай. Тэг шагуулга окторгуу мэтийн хоосон чанарва даган олох ил мэтийн хоосон хоёрыг бяцлагснаар арга биелийг хослон барилдуулж бодисодын явдлын чандад отхыг сайшаасан. Тэр мэтийг оноод алагчааллын мөрөөр цэнгэх үгүй дор хувь сайн нугуутын ёсоо. Үзэл эгүүзэр та бэр бяцлаглыг тэр мэт үйлцэн үнэн нирваныг хүсэх намаагч тэрчлэн ажиллаарай. Тэр мэт уг хийгээд дүрийн их хөлгөний мөрийн дэд хоёрт хэрэгтэй нийтийн мөр ямарчлан үйлсэх мэргэх сангаар итгэл шүтээ Дандрын аймгийн их далаад оршоод огоот төгсөн өвдсийг шүтсэн түүгээр шүлөө учрлыг олохын хэрэг лүгээ төгсөн үлдээ. Сайх эгүүзэр би бяцлаглыг тэр мэт үйлцэн саруул нирваныг хүсэх таач түншлэн судлах хэрэгтэй. Өөрийнхөө сэтгэл дадуулан үлдэхийн тулд ба сайн хувьд бусдаж тусаж үлдэхийн тулд Бурхан байсаага төсхийн мөрийг ухаарахад хэлбэр хэлээр номлосон буян үгээр амтэн бүхэнч асар ариун сайн мөр луга хагцас болтгой хэмээн ерөөл тавья. Эгүүзэр та бэрч ерөөлийг тэр мэт тавьсан гитлийг хүсэг бич түүнчлэн талбахан зохистой болоо. Энэ бүний шимэр би нэнд ариу багшлан Бурханыг бүтээн үлдээд. Энэ орчлонгийн нэг ч амтныг хоцроолгүйгээр Бурханы орноо байгуулах болдог. Бодийн дээд эрдний сэтгэл төрөөгүй нэгэнд нь төрөх болдог. Төрсөн нэгэнднээс дороотож улам бүр одоо хариуцах болдог. Бурхан шашны гайхамшиг итгэлт хамбин лагшинды бараалхах айлал. Та хамбин хүрэнді зочлон итгэлт хамбин өргөнді хамбыламда бараалхан. Гүн уханы цогчин ногон дарихин сахиусны жанрайсыгин дүн хорин дугнуудыды мөргілхин ногон дарихин хүслин чулунды хүсілен датхын аштин заяған төгшліжі. Улан утотто танилцах хамбыламин адисты таршан хүртэх ариуслин айлары ариуслин зочу буддат. Евротур. Эрхэм үзэгч таныг Францын нийслэл Парис хотод зочлон алдарт Эйфелийн цамхгийн оройгоос Францын нийслэлийг толдон харж Сиана мөрний дагуу усан аялал хийж хоттой танилцсан Дарихийн сүм, зүрхэн сүмийг харан өрний сонголыг цуглуулах Луврын музейд зочлон алдарт Жокондог нүдээр үзэх Швейцарын Женев хот дахь усан ориглоор дэлхийд ганцхан цэцгэн цаг нэгдсэн үндэсний байгууллагын байр Италийн Милан хот дахь эртний түүхтэд чогчин дуган Ромын эртний байгууламжууд үзэл сонирхон Венец хотод усан аялал хийн өрнийн Европтой танилцах гайхамшигт аялал урьж байна. Будда тур 1000 сонсохоор нэг үз. Гард манлай эмнэлэг. Манай амьд нэрхтээчүүдийн үзлэг уншилгоо, эмчилгээ, мэс ажилбарыг мэрэгжлийн эмчнэр хийж сүүлийн 3D, 4D эхо уншилгоогоор жирэмсэн эхчүүд болон дотор эрхтэн мэдрэл зүрх судасны өвчин уншилж, эмчилгээ хийхээс гадна өвчтөнд мэс заслын дараах үеийн сэргээн засаг эмчилгээ хийнэ. Мөн тань зориулж, тав тухтай орчинд хэвтэн эмчлүүлэх тасгаа ажиллуулж байна. Гард манлай эмнэлэг. Эрүүл гэр бүлийн төлөө. За сайн сайхан юу вэ? Сонинтой хөө. Аав ээжигээ баярлуулах сайхан боломж гарлаа. Хөш юу сайн юм бэ? Далаа багшд майлдсан юм байна. Тэрний Будда төрийнхэн зохион байгуулдаг гинэ. Хоёулаа хөгжүүлээ явуулах уу? Тэгээ бүртгэл нийтээс эхэллээ. Эхэлчих. Хөш чидгүүд надад усныхын намрын өгч би одоох яриадах юм. За 70 14 67 64 99 10 37 64. Уурдуудаа баяр дуулгаад уянан нэрнэ. Сайн номон хийд үзүүлж байна. Сайн номон хийдийн хамблам доктор сайн буянгийн нэргүн битсэн Бурханы шашинтан байхын утга учир ном инхүү сонсдог бүтээл болон та бүхний гэгэн сонорыг мэлахад бэлэн боллоо. Номын цагаан буян
та бүхнийг өн мөнхөд ивэг сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай. Сайн номон хийд.